мэдчиж байна. Монгол Улсын төлөвлөмж ажлын одоо манай солигийн маань нэрвэрлэн магтаж авч байгаа. Энэхүү үйл маань хүү алтан цагаанаас нэг зүйл өөрийн уран томыг өргөн хэмээс хааж өгнө гэсэн байдаг юм аа. Догшин ноён хотын онгодоо хөгсөн үлгий Домог насны чувааны тэнхээс өссөн батаг 70,000 гадууны туураас чирэг үлгий Дархан Монгол орныг алтан дор хотод гинэ гэмээр энэхүү сайхан бүртөөр уран томгийн үлгий хэмээх өргөн нутгаа магтан чөлөөсөн сайхан шүлгээр өнөөдрийн энэхүү сайхан хэмжээг эхлүүлж байгаа хүлээвнэ. Өнөөдөр ааврын маань өгөөд Монгол Улсын гурван үеийн маань гишүүрсэн сэрэмжлэмийн Монголын маань Монгол Элсвэгийн сайхан номын нээлт хүрэлцсэн та бүхэндээ баш баярлалаа. Өнөөдрийн энэхүү сайхан номын нээлтийн арга хэмжээг Морины гişгээр төлөвлөрөх хэмээн Монгол харьяат Монгол Улсын төлөвлөмжийн арга хэмжээсэн Морин хууч Батбилгийн ганц үлээг өргөе. За 7-р ноён гэгээн агван луусан дамби жилсэнгийн үлгийг сайхан нутаг өргөнд чүү та бүхний энэ сайхан өдрийн мэндийг эрен мэдчилье. За би цаанаас номын даалгаварт ирсэн. Тэгээд бид энэхүү арга хэмжээг бол нам улс төрийн цуглаан шиг наадмын комиссийн хилцүүлгээр ашиг тийм албархаг бишээр номын хурим гэдэг үүднээс маш энгийн сайхан өргөн нутгийн яруу найрагч ахынхаа уран бүтээл ахыг сайхан дурсан тийм энгүүн сайхан үйл ажиллагаа болоосой гэж одоо та бүхнээс хүсэж ер нь биеэн барих янз бүрийн байдлаас төр чөлөөлөгдөд тэгээ сайхан энэ арга хэмжээг хэдүүлээ зохион байгуулъя.
За 2024 онд Монголын зохиолчдын хормос тэнгэр төвийн 70 жилийн ой болсон юм. Энд ноён хутагтаас эхлээд Монголын зохиолчдын хормос тэнгэр төв тариатай 108 яруу найрагч зохиолчдын эмэгтгэл цомрлог хэвлэгдэн гарсан. За энэхүү бүтээлд мөнх соёл ахын маань бүтээлүүд орсон байгаа. Үүнийг гэргий ариун жаргалд нь гардуулан барья. Сайн байна. Тэн бүтээл нь орсон байгаа. Зураг намтрын юмуд нь орсон. Ер нь бол бүх зохиолчдын. За би тэгээд Улаанбаатараас зөрөн ирсэн хүмүүсийн та бүхэндээ танилцуулъя. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Болор цомын эзэн яруу найрагч Нэм жаргалын Минжин сайхан 2005 оны сүүлд шинхэн Болор цом эзэн байна. За Монголын зохиолчдын хормос тэнгэр төвийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Өмбөөгийн улаан хүүхэн. За Батланбаатарын их сургуулийн Эрдэм студийн дарга төвшин төр. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан их говийн манлай дуучин Өрөөлч Магтаалч Хоёрбаатарын Данзан Арвжаа гэсэн хүмүүсийн бүртгэгдээ бид ирлээ. Солонгос улсад амьдран ажиллаж байгаа мөнх соёл ахын маань игч Бат цэцэг дүү миний одоо эрхэм сайхан найз Эрдэнэ соёл энэ номыг бүтээхэд маш их одоо анхаарлыг хандуулж байсан. Мөн том хүү өсөх баяр нь бас энд маш их одоо хичээл зүтгэл гаргасныг та бүхэндээ дуулгая. Мянга 1998 оноос хойш за тэр үед би нэг шүлэг гэж юу гэдэг нэг анх мэдэж явах үеэс өргөн нутгийн яруу найрагч мөнх соёл гэдэг ахын нэр өрн дорногоогт их дуулдаг байлаа л да. Тэгээд 2000 он гарч танилцаад 2005 онд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Болор цомын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ учрах Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Лувсан Чүлдмийн Эрдэнэ отах бидэд төрийн шагналт яруу найрагч Эренчний Чонимын оюухай гэдэг наадамд оролцож тэнд маш их тотон нөхөрлөж түүнээс хойш ажил амьдралын янз бүрийн яруу найргийн наадмууд тэгэл арга хэмжээнүүд их оролцож явсан. Яруу найрагч уран бүтээлчийн бүтээл төрөл гэдэг бол ингээд үлддэм байна гэдгийг та бүхэнд хэлээд та бүхэнд нэг медалийн шилэг уншия. За салхины дэр гэдэг чинь номынхон нэрсэн шүлгэн уншия. Салхины дэргэд зогсоод тэнгэрийн агуулгыг би чандамлан завилж одсон өвгдийнхөн залбир шиг ойлгодог. Салхины дэргэд зогсоод газрын инх хэвлийг би чигэнд минь алтан хонх уйдаг ээжийнхэн нас шиг инэрдэг. Салхины дэргэд зогсоод уусын амьсгалахыг би нуурын гүнийн чулууд мүлийн цангах шиг сонсдог. Салхины дэргэд зогсоод үүсийн үүсхийг би нутгийн хаан хадны цохоо бичиг шиг хуучруулан хардаг. Салхины дэргэд зогсоод сэтгэлийн гүн чанартаа би элэг бүтэн амьдралынхаа галын тэнгэрт итгэдэг. Салхины дэргэд зогсоод бодлынхон гэгээн үзүүрээр би эрхлэн тоглох үрсийнхээ нэрсийг нь тунхаглах шиг амьдардаг. Салхины дэргэд зогсоод би салхийг нөмрлөн бичв. Салхины дэргэд би хичнээн зогслооч салхи миний дэргэд зогсох бай гэж. За баярлалаа. Болгонгорис номын хэлнээр бас хөрөлцөн ирсэн мөнх соёл ахын манаас том хүү өсгөө өгөөрье. Мөн энэхүү номыг бүтээцгэд аргаар маш олон хүмүүс тус дэмжлэг үзүүлсэн гэдэг түрүүгийн Эрдэнэ талхан хэлсэн байгаа. Мөн онцгой манай том хүү өсгөө нас нэлээд бас хамтарч ажилласан гэдгийг бол дахин хэлэх таатай байна. За таны микрофоноор үзэж байна. Сайн байцгаана уу? Өсгөө гэдэг айлын том гараа бүрэн дүүтэй. Би одоо яг хийхээр одоо үнэхээр хийлгүй болдохгүй. Уг нь бол аав байдаг үедээ за бүгд
сайхан номооны чи аавнуудгүй номтой олноо ярьдаг л байсан. Өөрөө одоо цуг байсан болов уу өөрөө шүлгэн уншаад өөрөө гэр бүл ардны хүмүүстэй цуг байсан бол үгүй сайхан байх байсан баг. За өөрийн хэлбэр болохгүй байна. Сэтгэл үнэхээр сайхан байна. Наа шүдэг бичдэг, зохиол бичдэг. Дэрмэд аягүй яруу найрагч тийм хүн байсан. Тэгээ багасаа ерөн нэг өдөр ном гарганаа, ном зохионоо гэж ярьдаг байсан. За та бүхэндээ энэ сайхан өдрийн энэ сайхан гэгэн тунгалаг бүчийн мэндийг хүргэе. Энэ өргөн сайхангийн муудам нутгийнхаа одоо нэрийг сомондаан өмчилж, тэтэмлэж бид өргөнчүүд гэж өнөд одоо бахархлаа бүтээж байгаа та бүхэнд тэгээд одоо найрагчийнхаа номын нээлтийг, хуримыг энэ сайхан баримтаг задлах мөчийг найрагчаан зорж ирж байгаа энэ сэтгэл гүнээ талархаж байна. Бид бол ер нь дурсах ёстой үүргээл мартаж болохгүй юм л болсон байгаа юм л да. Би одоо мөнгө соёл гэдэг энэ эрхэм сайхан найрагчтай танилцж байсангүй. Найрагчид ер нь бол өөр хоорондоо юугаар танилцдаг юм бэ гэдэг нэг ажил байгаа юм л да. Хүнтэй нэг гар бариад танилцах бол нэр мэдэх бол нэг ажил. Тэр тусмаа уран бүтээлчд бол биеийнхээ уран бүтээлийн тэр амь сүнс рүү гэдэг юм уу, дотоод хүч рүү тэр үгээр дамжиж биеийнхээ дотоод ертөнцийг илүү гүн мэдэрч байдаг. Тэгэхээр шүлэг бүтээл номтой танилцсан гэдэг бол тухайн хүнтэй гүйц танилцж байгаа утгаа гэж ингэж ойлгож байгаа. Өнөөдөр би бас энэ тэнгэр төлсөн эрхэм хүнтэй бас танилцж байна гэж өөрийгөө ойлгож байна. Тэгээ энэ бол арга хэмжээ гэхээс илүү номын нээлт нэг юм сайхан номын баримтаг задлж байгаа юм учраас өргөний мөнгө соёл гэж хэлэгдэх хүн нутаг орноороо нэрлүүлэх, овоглох гэдэг хамгийн дээд овог байдаг гэж ойлгодог. Эрхэм манд Эрдэнэ далайгийнхаа одоо урьд санал тавьснаар шууд л одоо би тэг яа цогтой одоо сайхан дөрөөжигээд ирийгээд гисэн. Ягаад ч юм дорн говь нутаг, дорны сайхан энэ үлгээ бол надад утга уран зохиол эрхэм сайхан ах нарын маань одоо төрсөн нутаг учраас цаанаасаа нэг тийм илгийн дойрхон санагддаг. Дорн говь утга уран зохиолын ямар л ажил байна? Би одоо ямар ч ажилтай байсан түүнийг хойш тавьж нааш ирэхийг боддог. Энэ тэнгэр сайхан говь нутагтаа хүрээд ирэхээр нэг тийм сайхан саруулсаад нэг юм цээл уудмыг олдго юм л да. Ардын уран зохиолч төрийн шагнал яруу найрагч дөнгөдийн цоодлахын нэг хэлсүүг би хаа нэг энэ тэнд иш татах дуртай. Тэр юу гэхлээр энэ яруу найрагчд гэж улс чинь ер нь бол нэг зуны халуун наранд юу гэдэг нь мэддэхгүй л живживгээд уураад байдаг шувууттай их төсөрхөө улс байдаг юм шүү дээ. Уг нь тэднийг сонсож чадах юм бол тэнд уян гих шиг байдаг, учрал хайр байдаг, ухаарал гэгэрэл байдаг. Сонсож чадахгүй бол тэнд юу ч байдгүй маа гэж хэлжсэн. Тэгээд найрагчийнхаа шүлгийн номыг, шинэ номыг зорж ирсэн та олонний сэтгэлд гүнээ талархаж байна. Олон сайхан яруу найрагчид бас энэ сумаас төрхөн гарцаагүй гэж итгэж сууж байна.
Тэгээ өнөөдөр бас энэ хол хонгор илс гэж энэ сайхан нэртэй энэ номыг мөнгөчүүлж яруу найрагчийн хөшөө дурсгал ерөөсөө ном бүтээл байдаг. Тэгэхээр энэ нэг сайхан суврагыг бүтээсэн эрхэм найрагчийн ах дүү нар болон үр хүүхдүүд төрөл садан ойр дотны улс. За тэгээд номын техник ажил түүн дээр одоо тэр дотоод айгийг нь хадгалж хянж засварлаж гаргана гэдэг нь бас нэлийн бүхийдэг ажил байдаг. Тэгээд түүн дээр одоо сэтгэлийн зөвлөнөөр дэлгэж дэвсэж ажилласан эрхэм манд Эрдэнэ далайд бас талархал илэрхийлье. Тэгээ найрагчаан дурсаж байгаагийн би номноос нэг сайхан шүлгийг дуудъя гэж ингэж бодлоо. Түрүү харж байгаад нэг шүлгийг онцолж хуудсын нугалсан тэр юу гэхээр өргөний үдшиг гэдэг нэг шүлэг байна. Өдрийн цагаар үдшийн шүлэг уншвал ямар байдаг вэ гэж бас бодлоо. Өргөний үдшиг. Өр зүрхний нандин дурсамж мэт зөөлөн шиврэх гэрэлт бороотой. Өнжин саатаж шүнжин суумаар өргөний гоё үдэш. Өрөөлийнх болсон ангийн огтоон буцаагаад лавчхмаар өчигдөрхөн мэт дурсамж сэдрээд цагаахан гунигтай өргөний үдэш. Харих замдаа жолоогоон эргүүлж буцаад л давхмаар хачин их хорогдохын зовлонтой сумын минь гоё үдэш. Миний хамгийн сайхан бүхэн дурсамж болон үлдсэн жижигхэн сумандаан миний хамгийн хайртай сайхан бүхнээ дуулахын өрөөлтөд орхиод юу болох нь тодорхойгүй маргааш болоод олон хөлгсөн газар тийш юу ч болоогүй царай гаргаад буцчил явна даа гэсэн ийм нэг сайхан шүлэг байна. Ер нь бол тухайн хүнээ дурсна гэдэг өнөөдөр бол одоо энэ мөчүүл энэ найрагчаан бүгд одоо элэг дотны улсын их сайхан олон талаас нь дурсаасаа билээ гэж бодож байна. Магад ууж дуулах нь үдэ арчих нь байгаа бах бас тэгээсэж гэж бодож байна. Тийм байж үнэн байдаг. Дурсамж үнэн байгаасаа гэж бодож байна. За тэгээд номын баяр зорж ирснийх бас өөрийн нэгэн шүлгээн дээжилье. Тэгвэл саяхан нэг шинэ ном гаргасан юм аа. Тэгээ шинэ номноос нэг шүлэг дууд юу гэдгсэн чинь энэ өвөрт маань нэг юм хуучин шүлэг маань нэлээ өнгөгдсөн бололтой таарлаа. Тэгээд нөгөө хүний хуучин дээлийн шинэ гэдэг шиг шүлгээ бас хүний адил бодож өнгөгцгөнгийн одоо хайрлаж өртөөн дээр бичсэн шүлэг гэдэг энэ шүлгийн дууд бол цохилтон болов гэж бас ингэж бодлоо. Өртөөн дээр бичсэн шүлэг. Очлонгийн бүхий л гудам гэрэлтэй байгаас сай гэж чимэн хүсдэг. Одоо байгаа гэрлийн шонгууд харин эвдрэлгүй байгаас сай гэж би хүсдэг. Өглөө бүхний тэнгэр тунгалаг байгаас сай гэж чимэн хүсдэг. Өртөө холын энэ газар үе үе бороод ус хинэж байгаас сай гэж би хүсдэг. Цээл уудан буурал талыг чимэн цэцэг бүрхэж байгаас сай гэж хүсдэг. Чинийхэн ижил би тал нутгаан хайрлахтан цэцэг шиг чамаагаан эндээс битгий яваасай гэж хүсдэг. Хүмүүлийн толгой хөгшрөөд ирэхээр хөөрхий чимэн хавар хурдхан болоосай гэж хүсдэг. Зээг алсан энэл талдан харин би зээрийн сүрэг мэндэл орвол болоодоо гэж хүсдэг. Бойд алсан энэ газрaan чимэн бусдын хөл дарагдж байгаасай гэж хүсдэг. Хүний мөрөөсөл болсон энэл өртөөгөн харин би хүн чанарын сүүлчин суурин байгаасай гэж нууцхан хүсдэг гэж. За тэгээд бид өвөр зураа ярьдаг өвөг дэжс маань хэлсээр ирсэн номын цагаан буян гэж байдаг. Энэ цагаан буян та бүхнийг ивэж болтугай гэдэг. Ер нь бол манай
айгүй тийм нийт олон найз нөхөдтэй ирэм бол айгүй хүрээлэн сайтай хүн байсан. Тэгээ нэг дурсамж ярих юм бол маа төсөнд өвтэй бүр багасаа 3 дугаар ангис тэквондогоор хичээлүүд явуулсан. Тэр үед тийм мөнгөний боломж заримдаа байхгүй тийм янз бүрийн байдаг байсан. Тэгээд яагаад ч юм мэдгүй зарим тэмцээний үе зардлын мөнгө бол олддгүй байсан. Тэгээ үүнд бол хичээгээд зардлын мөнгө байхгүй. Тэгээ тэр үед болохоор манай авч шүдэг бичдэг, уншдаг. Тэгээд яг тэр үеэр давхцаад ирэм бол санаа замууд нэг шүлийн яруу найргийн тэмцээний зохион байгуулагддаг байсан. Тэгээ манай за аав нь гарчаад ирэгээл яруу найргийн тэмцээнд оронгуудлаа шангилын мөнгөөрөө дүүвт хоёрт одоо тэмцээний зардлыг өгөө. За аав нь ингээд яруу найргийн тэмцээнд орлоо. Ингээд шангилын мөнгөд хоёр амжилт үзүүлээд хүрээд ирээ гэж ирээ. Тэр нь яруу найраг гэх юм бол тим дурсаж аягүй болж ирдэг юм бол. Тийм. Найз гитарчин гүрс орсон таныг тайлбарлая. За бүгд сайхан бодохоос өөрийн цаг номыг өгдөг бүрдсэж бас олж байгаас дахин татарагъя. 2005 оноос Мөксөйл найзтайгаа танилцж шүдэг яруу найргийг сонсож за энэ бол намайг бол одоо шүдэг яруу найрагт дуртай болгох, дурлах энэ сэтлийг бол миний найз хийсэн байдаг. Тэгээ ер нь бол одоо ингээд эргээд урсгаад бид хоёр мөнөөс цөөнгөө хугацаанд тодорхой хэмжээний уран бүтээлүүдээр хамтарч ажилласан байдаг. Одоо ингээд цэцэн хайрхан сургуулийн сурагчдын бас төгсгчдийн дуу гэдэг. Одоо хоёр дуу нь удахгүй гаргах одоо бодолтой. Тэгээ ер нь бол яруу найрагч хүмүүсийг бол би унших дуртай болчиход байна. Яг л энэ улсуудын одоо энэ дотоод мэдрэмж, ертөнцийг үзэл, тэр дотоод характер, магадгүй тэр шуналт хүсэл, тачаал тийм ээ. Маш олон зүйл энэ ном зохиолд нуугдж байдаг. Хүн болгоны номыг одоо унших дуртай болчиход ингээд сүүлдээ юм одоо маш эвгүй одоо өөр мэдрэмж авах хичээдэг юм болсон байна. Тэр нь миний найзын одоо ач гавья маас дурсан одоо хэлмээр байна. Ингээд та бүхэндээ зориулаад мөн соёлдоо бүртгэл үзүүлэн бас ингээд явж бодож байна.
За найзынхаа номын нээлтэн дээр ирсэндээ маш их баяртай. Иргэн дуусгаад нөхөрлөж байсан он цаг хугацаа саяхан мэт санагдаж байна. Үнэхээр одоо бахархал дүүрэн өргөн сумын ард түмэн маш өргөн олноор одоо үргэлжлэн ирж номын нээлтэндээ маш идэвхтэй сайхан оролцож байгаа. Үнэхээр бас найзаараа үнэхээр бахархаж байна. Тэгээ бид хоёрын нөхөрлөл шүлэг найзынхаа яруу найраг шүлгэн дээр одоо ая хүүхд харуулах ийм одоо сайхан завшаан одоо надад олдсон байдаг. Тэгээ эргээд харахад хийсэн зүйлүүдээрээ бас үнэхээр бахархаж найздаа бас үнэхээр одоо энэ цаг хугацаанд Тэнгэрээс одоо баярлаж суугаа хаа гэж одоо бас бодож байна. Ингээд одоо гэр бүл бүр хүүхдэд нь одоо эрүүл сарвал сайн сайхан бүхнийг одоо бас өсөө өрөөё гэж хэлмээр байна. Эрхэм хүндэт Монголын зохиолчдын хэлний гишүүн яруу найрагч Бөмбөгийн улаан хүүхэд таныг нөхөдөөс аваад хэлээрээ. Өнөөдрийн сайхан номын нээлт болж байгаа. Цэвэр зүрхний мөнгө соёлын фонд хол хонгор элс гэдэг энэ номын нээлтэнд ирсэндээ аян цор ирсэн өргөн сумын таа бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ номыг би бас хүн холбоотой гэж шийдэж болохоор би Монголын зохиолчдын хэлний хурамс төвийн гишүүн анхан энэ хурамс тэнгэр төвд анхны яруу найраг урчуудын салбар гэдэг хурамс тэнгэр төвийн маань анхны шинэ жилд энэ номын хавцан дээр байгаа энэ хулгантай зургийг атсан болж авсан суглаа. Тэгээ энэ зураг маань миний ажлын өдөр болгон ингээ ханан татаатай энэ зургийг ажлын өрөөнд болгоно өдөр болгон хардаг ийм хүн холбоотой зураг маань энэ номын хавцан дээр заагдсан байгаа. Би усыг баяртай. Тийм учраас би өдөр болгон орохдоо энэ хол хэлсэн энэ номыг санджаар болно. Тэгээ одоо энэ ном бол ерөөсөө яруу найрагчид бол хизээч одоо энэ үеэ хөвлөсөн сэтгэл зүрхэнд нь бол үргэлж мөнгөд оршиж үгэн үлдэж энэ номон сураг бол хүмүүс төрж явдаг. Энэ сайхан яруу найрагчийн мөн чанар ямар хүн байсан бэ гэдг нь бол яг шүлэг яруу найргаараа мөнгөрч үлдсэн байдаг юм аа. Тэгээд би бол мөнгө соёл агсныг маш хүнлэг, маш тийм зөв явах гэж хичээсэн, маш сайхан хүн байсан гэдгийг илтгэсэн нэг шүлгийг та бүхэндээ дуудаж хүргэе гэж бодож байна. За энэ шүлэг бол Борхон цамд 22 хонд дуудагдж байсан аавын үнэр гэсэн ийм шүлгийг нь та бүхэнд одоо дуудаж хүргье. Адуу талын хонгор салхийг энгэртэй хүүгүүлэн дэргүүлж айгын зуны ууган нарыг нуруундаа үрсэн мэт хөл шингэсэн аз жаргал нандин дурсамж анхилсан аавын минь дээл аавын минь үнэр амьдралын хамгийн сайхан нандин үнэр аавгүй болсон балчирхан хүү амьтнаас нууцхан дээлийг нь үнэрлэн мэгшдэг байлаа. Аавгүй туулсан 30 жил амьдралын хань болсон аавын минь үнэр хүний л тавиланд жаргал нэмээд хөвгүүд минь нэгэн цагт аав болцоон сайхан үрстэй аавн дэхээр сархад үнэрдүүлээд очиж болохгүй гүн ухааны та нартаа өвлүүлэхгүйж хүн чанартай байх л хэрэгтэй. Хүнээс ерөн тэгээд хүнэл үнэрдэх учиртай. За тэгээ энэ шүлэг бол энэ хүний мөн чанар тэгээд өөрөө хүн байхыг дээдэлж авсан гэсэн хамгийн гол ухтун гэж би та бүхэнд хүргэж байгаа юм шүү. Одоо тэгээ би энэ номын нээлтэнд өөрийнхөө нэгэн шүлгээр дуудаж
хүргэе. За маш сайхан сум байна. Өргөн сумд бол би анх удаа ирж үзэж байгаа. Тэгээ миний анх удаа ирэх минь бас ийм сайхан түүхэн өдөр байх хувь зохиолтой байжээ. За би бол Дорноговь аймгийн Хатанболог сумын бэр тэгээд говьд бол ер нь их сэтгэлтэй ихтэй ийм хүн юм аа. Тэгээд нэгэн номынхоо нэртэй ч уялдуулаад говийн элсний тухай элсний нүүдэл гэсэн шүлэг уншиж өгье. Их говийн ингээд дархаж тэлхэгдсэн намираа шаргал элс ижилгүй гунгийн дуу сэмрэн дуулан эрэм халуун илч түнсэн хуурай түүнийг энгүүн говийн чиг мансан амьгэдгийг дураар салхиныхээ хөг оруулан дуурсах тансаг их шиг талыг орон хүршлэн элсний ширхгээр дуурсгах инэйлхүүг илж зөөгтөн салхи уярч уйлдаг болов нурч нүүдэг заяаг ямархан тавилан илээхэд нууцаан хатгалсан эсэрхэн аяз хөөртөхөд нүүлгэж хийсгсэн угалд ямархан хуураар жичирхийлтгийг дуулан чагнаарахад говийн цаг дэлхийн эмтэй үндэс бүхэлдгийг энүүхэн газрын илгээр түгэн ботог гунган дэлхийг сэмлэн чулууд ямархан тавилан туулж ботрон дахаар чухам юуны учир ийм ширхгээр савдгийм бол гуниглангүй ансрангүй хорвоогийн жамыг ганлан ямархан их шиг кийсгэнвэ чин дарахгүй гуниг дуурсаж байгаа нэнүү жижигхэн ч гэсэн олуула нэгцэл болоо тэрүү ботарч өгөршиж гантлан чулуу дэндүү том чулууд байснаа өнөөг хүртэл санаад дуулж суугаан тэрүү ертөнцид ганцхан хүмүүн нурдаг гэж ерөөсөө бүү төөрч бодоорой хорвоод ганцхан хүмүүн дуулдаг гэж хорвоо амьдралыг бүх хэмжээрээ бидэн лүү нүүсэн галвын түүх ямархан игшигтэйг бид алсарсан байгалийн шүтэлцээ ямархан хөгжмөлгийг байсан бүхэн сэлгэж нүүдэх орчлон гэдгийг байхгүй бүхэн нүүн ирдэг амьдрал гэдгийг дуулсаар л нүүхэн элсний нүүдэл дурлсаар л зөөхөн салхины энэ гуниг саржилүүдийн сүлжээс түүхийн жимийг өртүүлж саяхан тэнд байсан он цагаар нүүнэм саях эснээс би он цагийг л мэдрэнэм. Нээлтийг зохион байгуулаад бас сургуулийн хүүхдүүдийн донд миний амин тавьгээд шүргийн наадмыг зохион явуулсан. Тэгээд энэ наадмд амжилттай оролцсон хүүхдүүд маань шагныг хадгалдаг юм байна. За би хүмүүстээ хүмүүсээ тайлбарлая. Монголын зохиолч төвийн шагнал боловч сумын эзэн яруу найрагч Нямжаралын Мэжис сарныг шагнал хадгалмаа өрж байна. За Монголын зохиолч төвийн гишүүн яруу найрагч Шүмбөгийн улаан хүндэнийг шагнал хадгалмаа өрж байна. За өнөөдрийн хүү номын нийтийн манаас зохион байгуулагч манай Сэрэмжүүдийн мөнгөсөй дахин манаас ирж Сэрэмжүүдийн Сигмадыг шагныг хадгалах комитетээс хүндэлтэйгээр өрье. Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар маш олон жил ажилласан албан боловсролын тэргүүний ажилтныг өдгөө принципээр гарч Ахмад зүтгэл болсон Сигмад ахмадыг гаргаж ирж байна. За зохион байгуулагчид маань шагныг өргөдөг баймсий. За юу тань битүүр гэж хэлье. Шагныг орж ирэхэд бас өнөөдрийн форум зориулсан өөрсдийн актив хамгаалсан болон бүхий зам болон зам бүрдсэн гэсэн өөртөө зочдод хандах чиглэл юу гэж хэлсэн чинь. За Эрдэм хурдалж соёл төгсөн их говийн зорилгын өлгийн нутагт минь хөрөлцөн ирсэн нутгийн зам олон 9 зочид гэж дүүгийн минь ангийн амдууд ангийн багш бондгор багын 8 дугаар анги төгсөн ангийн бүгд та бүхэндээ энэ сайхан өдрийн амар амгалан айлтгая.
Миний дүү мөнх соёлын багаасаа ном сэтгүүл унших дуртай. Ер нь шүлэг яруу найр дөрвөн мөрт зохиодог ийм хүүхэд байсан. Сургууль байхдаа одоо багш нартаа зориулаад хөргөн жанжин малгайгаа докторлон өмссөн хүлээ багш урд удаан угаасгаа урдаан байсан отхон багш багш нарын баяраар одоо багш нартаа дөрвөн мөрт бичижсэн тийм дурсамжтай. 1996 онд 8 дугаар ангид сурах сайхтаа сум орон зохиолсон яруу найргийн хөрөл тулга наадамд тэргүүн байр эзлээд аймаг зохиолсон аймгийн хөрөл тулгын наадамд тусгай байрын шагналыг авч ирсэн ийм түүхтэй. Миний дүү юу нэг хамт олонч нийтж элдик зөөлн ахтуу найз нөхөдөө пост хийдээ өстө олонтой сайхан дүү билээ. Ингээд өнөөдөр одоо энэ номын нээлтийг хийхэд мөн туслалцаа үзүүлсэн хормос тэр дүүийн гишүүн эрдэнэ талаа олон хөрөлцөн гэсэн дүүнэрт маш их баярлалаа. Хөрөлцөн гэсэн нутгийн 9 жочид бич бүхэндээ та бүхэндээ их баярлалаа. Ямар автор шагнал одоо энэ ямар нэгэн үүсгүй зүйл хазаад болохгүй гэдэг шиг энэ нэрийг дандаа хайж яваа гэсэн үг байна. Баярлалаа. Сайхан биелэгт өдрөө мэндийг хүргэе. Өнөөдөр миний дүүгийн номын одоо нээлт буюу номын баримтыг тайлах энэ сайхан өдөр аанд нөхөд, найз нөхөд, багш хамаатан садуу үр хөвгт нэрээд өнөр дэлгэр сайхан дүүгийнхээ бодож гүйцэх юмсан гэж бодож исэн номынх нээлтийг хийж байгаадаа бидний зүгээс их баяртай байна. Бидний ажлыг дэмжиж энэ сайхан номыг бий болгоход гүн тусалдаа үзүүлсэн Хормос Монголын зохиолчдын холбооны Хормос Тэнгэр төвийн гишүүн Эрдэнэ далай дүүдэн болон хамтран ирсэн яруу найрагч бидний ажлыг дэмжин оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Номын цагаан буян дэлгэргээ. Энэ Монголын Хормос Тэнгэрийн орнын сундуудаас өргөн болоод угаасан яруу найрагч ховдчод өсвөрийн яруу найрагчдын ховдсон өргөн угаас Францын цагаан надаа угаалаас төрийн дашлахын яруу найрагч Америкт байдаг. Өсвөрийн яруу найрагч бол Монголын багшнаас ажил ажилладаг үзсэн ийм яруу найрагчдыг багаас сайн төлөвлөж Хормос Тэнгэрийн гишүүд бүгдээ захиж энэ наадмын шүүхтийг өөрөөр хэлсэн байна. Бид ч гэсэн одоо багасаа энэ мотографийн замаар яваад бүгдийн цогцолтой тайлбар шалтгаан болсон бидний дэмж олсон садаан болсон багш
Тэдний нэмэр гэдэг би яваа минь сайдыг анхаарсан бүлэг ганцхан тэрээр сошиал гэж хот момын гэдэг асын төрх явахд бол ганцхан хүмүүсээр тэрээр маш их хүч итгэл үүсмаа тэгэхээр та бүхэн энэ зэн авсан уран думаа Монголын сурсан хүмүүсийн төлөвлөж орон байгуулалт байдаг шүү. Цааш шүлгээр бүх энэ байгууллагатай харьцан анхаарал нь өгч нээлттэй шүү гэж. Ер нь бол Монголын банкын өөртөө захаас хэлж гарч ирдэг ийм Монгол Улсын соёлын байждаг их говийн дэргэн малад шиг ерөөж багтаач оюун банкны ганцхан авчиртай бүтээгдэхүүн яа. Сайн үгүйсийн мэдээлэл бидүүхэн Монголын яруу найраг зохиол томьёо өөрийн авьяас бидний тодорсон эрхэм сайхан хаан тусаж бид бүхэн сайн сайхан давсан жолоо сургууль сууж байгаа хаа гэж итгэж байна. Тэгээ та бүхэндээ эрүүл мэндийг хүсье. Эрхэм хаан гэр бүл дөрвөн сайхан хүүхдэд эрүүл мэндийг хүсье. Тэгээ Монгол Ардын доо ангийн гэсэн сайхан доо аягаа өгнө.
машин дотроос нэг шүлгийг уншиж ирсэн юм лээ. Тэр шүлгийг үнээр авалтаа энэ хүүхдийн хэлцээ үзэж сонирхъё. За та бүхний анхаарлаа хандуулж үзэж байна. За өдрийн мэндийг зүгээр сухаар нэг шүлэг сонсох. Ширүүн догшин хорвоогээд ширгэж болохгүй амьдрал шүү. Сэрүүн тунгалгал байвал сэргэж устдаг амьдрал шүү. Эвэн сарвал байвал ослон аяндаа болно. Сүндээ хорвоогээд зөвхөж болохгүй амьдрал шүү. Сүндээ жүжигтэй гэдэг зөвхөж мэдэх амьдрал шүү. Эвэн сарвал байвал ослон аяндаа болно. За ингээд 9 гаруйд Монгол хэлний сонгоны сурагч байлаа. Би Монгол хэлний багш. За ингээд манай химийн сонгон Монгол хэлний сонгоноос хоёр сонгоны анги байсан. Тэгээ химийн сонгоны ангийнхан бараг 100% бийж болсон. Монгол хэлний сонгоны ангийнхан бараг бүгд баш усын түүхтэй байна. За ингээд соёлын бидний соёлоор гэж нэрлэдэг бүтэн нэрээр нь дууддаг. Энэ бол аваас нь дотноос нь эргэж явж байгаа. Соёлын Монгол хэлний дээд сургуульд утга зохиолын ажилтны анги дэсэн сураад уг хүний унган авьяас нь улам хөгжил дэлгэрсэн байхаа гэж би боддог. Тэгээ 2002 онд Өргөн сангийн зам олон мэдж байгаа бид нар яг дээд сургуулиар төгссөн жилээ бүгд энэ ангиараа 20 хэвтүүлгээр хүрсэн ирж соёлынхаа арт зориулсан нэг шинэ номны нийлдэнд оролцож байлаа. Бүгдээрээ ороод диплом аваад соёлоотойгоо бүгдээрээ хуучлан хурж энэ өргөн гэдэг сайхан нутаг хангалттай зорчлон ирж бүгдээрээ сэтгэл тэнгээр ингээд өнжин хонон намын дуу сонсож ингэж уйлж давдалж хайлж биенийг одоо бишрэн хүндэлж ингэж явсан түүхтэй хамт байна. За ингээд 7 жилийн дараа өргөн сон ихтэй миний шавын бий байхгүй бүтээл мөн юм байна. Ингээд олон шанараа төлөвлөж хэдэн хөрхөө хотуудаа дагуулаад сэтгэл багшийн маань хархинсан гэж хүссэн Батбаян маань нэлхүүхтэй тэгээд зам хол учраас ирж чадаагүй эцэг намайг амжуулж хэлээ гэсэн учраас ингээд дөрвөн тасан шандаас замуудээс ингээд тавцруулаад бид нар хүлцээ ирлээ. Та бүхэндээ миний шавь номын баримтыг задлахаар хуран цуглаж сэтгэл оюунаа мэлаж байгаа үнэ талхъя. Та бүхэндээ насны сайхан жаргалыг номын сайхан авшигтай хамт ерөн өргөё. Баярлалаа. Өнөөдөр манай их комитетний хөлгийн нутгийн яруу найрагч болох мөнх соёлын ахын маань Хотонгрээс хэмээх энэ сайхан номын хэлтэнд төрөлцсөн их комитетний хөлгийн нутгийн арт багш нар зочид төрөлцөлтэй энэ сайхан нутгийг мэдээ бишгээ. Би бас өөр бас
наадмын гэх юм одоо жил болгон сомондоо уламжлал болгон зохион байгуулж энэ яруу найраг гэдэг зүйлийг бас өргөн сомондоо түгээн дэлгэрүүлнэ гэдгээ бас амлаж байна. Тэгээд ахыхаа гэргийг энэ дээр үржээд бас өчигдөр дорсолын зүйлийг бас гардуулах гэсэн юм аа. За өнөөдөр бас энэ номын хор бос өндөр гэж их болж байна. Тэр далай маань бас бэлгэлжсэн. Энэ Дорны Алтай аялгаагаар ингээд Дорногов аймгийн 108 зохиолчийн уран бүтээлээс бүрдсэн нэг юм сайхан ном байдаг юм аа. Энийг бас өөрийн хэмжээнд надад бас нэг 2-3 хүн байдгийг. Энийхээ бас эхнэрт нь бас дорсолын зүйлтэй хадгалуулъя. За баярлалаа. За энэ юм нутгийн зам болон та бүхийнхаа энэ сайхан өдрийн мэндийг мэдчихлээ. За би өнөө өмнө жоохон бас дурсамж ярих гэж бодож байна. Тэгээд одоо сум дотор бидний жаргалцсан баруун талынхан байлаа шүү дээ. Тэгээд яг одоо кино механикч зэрэгтэй мөнгө соёл буюу мөөг одоо бид нар мөөг гэж ярьдаг. За тэгээд одоо Хүүгнээгийн Батаж өрөөдөдий Оцронгийн болдорд нь одоо миний хэрэгтнэ. Тэгээд яг тухайн үед энэ сайхан нөхөрлөдөг ийм хүүхдүүд байлаа. Тэгээд за мөөгийн сургуульд ороход аавтайгаа нэлээд сонирм бишдэг ийм хүүхдүүд байлаа. Тэгээд цагаан цуусганд дуусчихад одоо би өвтөдөр ангид бүр чэйжлэн очиад 10 минут 17 уншиж байгаад найз маань 100 гаргаад ингээ 100-ын тоор орсон ингээ явж идэг юм гайхалтай. Одоо бичиг нэр тайлбарлагдсан. Бидний бүсгээ үзэж яхад аатайгаа сонирм бишдэг ийм хүн байлаа. Тэгээд ер нь найз маань шүлгэн төшөөдөг зөв явсны чанар зөндөө найз нарын болоодаа бас ерөөл энэ цэр жилтэн гэж хүн бол Нөргөн сум соёлын өрийг тарихад гайхалтай өрөөд манай ахмадд бүр сайн мэдж байгаа. Фотограф кино гаргадаг. Фото кино энд кино гаргадаг. Тэгээд кино үзнэ гэдэг чинь бас хүүхдүүдийн хувьд хэцүү. Тэгээд найзынхаа буйнаар тэр одоо тим хэсгээс хуучин сумын бенжин сумын одоо кино үздэг байлаа. Тэгээд том пилот гэргээл маш сайхан ингээд киноны үзэж соёлын өрийг араа илүү ингэж биедээ шингээж ингэж явдаг найз нарын нэг бол одоо миний бие. За тэгээд ер нь бол одоо ингээд сургуульд орсон цагаас бичиг бичгнээс ер нь ангийнхаа он сургалтын ангийн дарга тэгээд магаасаа ингээд шүлэг бичдэг. Ер нь ингээд биднийг маш сайн чиглүүлдэг. Бидний одоо бид чинь хоорондоо хэдий хүүхдүүд найзууч гэсэн ингээд мөнгөсөд онцоо авахад мөнгөсөд ингээд ахад гэдэг цагаахан атаархлын ном биднийг хөвлөж ном бичигсийг улам сайн сурах юм сайхан зүйл хийдэг байлаа. Тэгээд бид нар ангиар явж ном уншдаг байлаа номоос нь. За миний би барилчгүй шаавч гэх кино зургтай ном хэрэглээс ажиж миний найз ингээд том ном хэрэглээд ингээд залхуу хөрмөд том уншаад явж байгаа. Тэгээд 5 дугаар ингээд сумын номын сангийн номыг дуусгачлаа гэж ядан дээр өнгөрдөг юм уу байлаа. Үнэн манай ангийн багшийг цагаан ном гэж математикийн багш сумын ач юм байлаа. Тэгээд миний найз ч өөрөө бас барилддаг байсан надад мэддэг баг. Анх ихэнх хэрэглэж гэж хүүхдийн барилдаа бас шугын хурдулж байлаа. Цагаан багш нь ер нь ингээд өргөн нэг юм спортын үеэр барилдаг гэдэг нь жиж явж танилцуулаад найргийн усуудаар найр бичдэг хүүхдтэй барьж танилцуулаад тэгээд мөгийн манаа тангадын гасан гэж төрийн зөвлөлт явж манай сумын завшаан төгсөж байдаг 5 дугаар анги. Тэгээд миний найз аюул олон шүлэг бичдэг. За баруун дооны сөдөр Монголыг хөрвөр Баатар Бошигт хаан оройн гэмэж модсон 3 түмэн зэрэгтэй 4 морд ингээд эзэн гайхшууд галдан бошигтын дурсдаг энэ төр гэж. Тэгээд багч чиглэл очиад тангадын гасан гол очиад шүлгийг уншаасан юм байна. Тэгсэн чинь за энэ шүлгүүд яг том болж байгаа учраас юм хөө. Одоо миний найз хэлжсэн юм лээ. За тэгээд одоо энэ бичгийн дээрээ одоо энэ байна. Тэгээд төгсчөл сургуульд оруулсан би хариуцсан. Энэ хүүхдүүд төгсгөр над руу явуулаа гэдэг. Ер нь тэр замаар яг чи явсараа байна ингээд сургуульд орсон. Ер нь тэр үеийн болоо тухай хэлсэн үг нь үртлээ. Та нар намайг энэ хүүхдээ сургуульд оруулах гэж чадна итгэж байна. Сумыг усуулж чаддаг багш нартай жоохон гайхаад гэсэн юм шиг. Би тэр гасан болоос тэний гасан биш шүү гэж үгэн хэлээд ингээд явж исэн дөрөвд бидний хүүхэд нас нь гэдэг байсан. Тэр мандар огшин гараад хэллээ. Тэгээд яг хэлвчгийн анги руу одоо 10 сум өргөн сумд 16 хүүхэд Улаанзараас татуулаад 10 дугаар ангид явцгааж байдаг. Тэгээд хэлвчгийн ангид мөнгөсөл маань орж
За би өөрөө миний ангид орж ингээд бусд маань ингээд мэрэгжлийн чарттай мэрэгжлийн математиктай ингээд жирийн орж ингээд дорногоо сайн шинжилгээ хийх айл руу модон жаргал намаараа ингээд оцгоож илаа тэгээд тэр цагаас найз маань шүдэг рүү найраг бичиж одоо анх сэлмө огт яваа төрөл толгой тэнцэн тусгай байдлаар ирж байгаа суманд олимпийн медаль ирж байгаа юм хүлээж илаа. Тэгэхээр одоо тэр яруу найргийн чанса шүдэг урлагийн чанса спортын чанса гэдэг юм гайхалтай медаль гэдэг зүйл маш ховорхон зүйл цагаан мамаа гэдэг багшийн шавнал өргөнд бас авчирч байсан гэдэг манай өргөний арга байсан гэдэг одоо саяхан мэд санагдаж байна. Тэгэхээр маш дургамтай маш гоё тийм одоо манай арын биеийг нөлөө сайн хийж байгаа. Тэр шүдэг гэдэг зүйл нь ингээ усаад гэдэг амнаас гараа явж байгаа. 8 дугаар ангид төгсгөл жил хонхны өргөн шүдэг мөшөд бороо орсон юм. Байгалийн бороотой гадна цагаан мам гэж хатуу тийм одоо цагаан мам багшийг уйлжсэн манай өргөний ард түмэн мэдэхгүй дээ. Тэгэхээр цагаан мам багшийн ангисгнаас нь бороо орсон. Яг анги гэхэд дагаад мэлэрж ирсэн. Тэгэхээр манай найз ийм шүдэг болчихсон юм. Хонхны өрөөнд тэмдэглэж 27 мангахаа хорвоогийн удам нисэх 27 шуухаа нар сарыг гөлсөлдөөж 8 жилийг өнгөрөөлөө өөмөр шуугдж хүчээ 8 хавар мөрчээ амдуудаа урлагийн мөсгийн спорткад гэдэг улаан нарцгаан жилээр орж цагаан мам багшаан баярлаж өгдөн цахилгаан мэд ялсын улаан амдуудаа шүлэг өмсгөл тэнгэрээс бүр орж миний одоо хизээш нүднээс нь нулимс байдлыг харж байгаа тийм одоо бидний үлгэрийн багшийн маань найсгийн чигж илаа тэгээд ер нь бидний шүлгэн дуртай болох бидний уран болох номон дуртай болох энэ зүйлийг миний найз бас яг аавшиг энэ нутгийг одоо соён гэгэрүүлж ирсэн шиг яг бидний анги хамт олон энэ үеийн дундаа соён гэгэрүүлж чинь гайхалтай нэгэн байлаа. Гитар сайхан болно. Анги орой нарж явахад мөнгөсөлийн гитар цангиж бид нар тойрцож ингэ сайхан дууддаг. Тэнд сайхан үгдийг хэлэх хөгжил ингээд бүх зүйл явдаг байлаа. Маш олон дурсамжууд сэтэрч байна. Тэгээд энэ дурсамжууд маш их сэтэрсэн. Ялангуяа найзыгаа ингээд найзны араас багшийн араас явах тэр чимийг сонсчоод явсны хувьд дээр яг энэ дурсамжууд ингээд 10-аас маш хурдан орж ирсэн юм билээ. Тийм гайхалтай өдөрт одоо ингээд номон байна гэдэг бол үнэхээр одоо ингээд хэзээч мөнгөд байж чадж амьдрна гэдэг бол одоо найз маш их өдрөөр найрч гэж байна шүү дээ. Хүнээс хүнд өндөртөх хэрэгтэй гэж. Тэр хүний төв ингээд нэрэл өгөх хэрэгтэй. Тийм учраас миний найзаас сайхан төвийг бүтээгээд ингээд явж ирсэн. За бид нар тэгээд өргөнснөөс ухаад дөрөв хүүхэд улсын сургууль яг албаасаар явж ирсэн. Тэрний нэг нь бол миний найз хэлчихсэн гэдэг аваад ингээд бид нар Улаанбаатар бас нэг юм бодож байгаа юм чирээд ингээд явж ирсэн. Өнөөдөр цэрэн жилийн мөнгө соёл гэж багийн найзын маань одоо номын баяр болж байна. Тэгээд найзтайгаа одоо яг л энэ өргөн суманд төрж өсч хүүхэд наснаас хамт тоглож ингэж явлаа. Тэгээд миний найзын хувьд бол одоо бичиг үсэг сургууль орохоос өмнө тайлагдсан 5 настай даалтайгаа зэрэгцээд энэ сонь уншдаг. За цэрэн жилийн махын хувьд бол одоо энэ өргөн сумын кино механикч хөдөөгөр явж одоо кино үзүүлж энэ соёлын үрийг тухайн нийгэмд одоо Монголын соёлын үрийг тарьж явах үед жинхэнэ одоо соёлын үрийг тарьж юм байлаа. Ялангуяа миний найз өөрөө одоо үеийнхэн дундаа соёлын үрийг тарьж энэ залуу байлаа. Тэгээд өргөний номын санд ном унших, мөнгөлийн дагаас найз доктор очиж ном уншдаг. Найз нарыгаа номон дуруу татж ингэж явдаг. Тэгээд багасаа шүлэг ütсэн. Тэгээд найзынхаа шүлгийг сонсож ингэж явах дуртай. Тэгээд өнөөдөр энэ найзынхаа шүлгийн ном гарсанд юу баяртай байна вөхөр бидний одоо хүүхэд нас энэ дурсамж энэ номонд байгаа. Энд тэр л хүний шүлгэнд байдаг. Тийм учраас найзынхаа олон шүлгийг сонсож ингэж явсан хүний хувьд өнөөдөр энэ номын ингээд хардаж аваад ингэ байж байгаа туйлын баяртай байна. Тэгээд тэр нь бол одоо хүнээс хүн үнэртэх ёстой гэж миний найз ирдэг. Тэгээд зөв явсны минь шагнал зөндөө олон найз нар минь юм уу гэж ирдэг. Тийм учраас найзынхаа одоо ингээд номонд хүртэж байна гэдэг одоо хүн хүний орвол хүн байсан хүн одоо ямар байдаг гэдэг зүйлийг бас нэгэн сайхан жишээ бол миний найз. Тэгээд өнөөдөр шүлэг нь ингэж ном болоо хэвлэгдэн гарч олон сайхан шүлгүүд нь ингэж төмний хүртэл чи мөнхөрж байгаа одоо тойлын баяртай байна. Тэгээд найзын минь шүлэг дугуйн мөнгөд одоо ингэ ихшил дуурсагд явах болтугай гэж ирэх байна. Тэгээд гэр бүлд нь хажиргал ирүүлэх хамгийн сайн сандаг хэсэг ирээд бас хүүнэрт нь аав хүү зэргийг олон сайхан үргэлжлүүлсэн сайн залуучуудад төлөвшөөрэй сайхан аав долоорой гэж ирэх байна. За өнөөдрийн сайхан өдөр цэрэн чултмын мөнх соёлынхон хул хонгор илсгсэн номын нээлтэнд ирээд маш их сэтгэл дүүрэн байна. Нутаг
Энэ байгаль дэлхий, энэ өргөн сумын арт түмэн, энд байгаа найз нөхөд хүн явсных нь утга учирыг илэрхийлсэн энэ сайхан зуны хүндэтгэл хайр дотор байжгаад гарч ирлээ. Энэ сайхан нутгийн хоймор болсон энэ хүндэтгэлийн талбай дээр ингээд зогсож явах хувь өрөөлтөдөө маш их баярлж байна. За энэ номноос харахад бол манай мөнгө соёл бол хүнлэг, хүн байхын ухагтгууныг дээдлсэн сайхан хүн байжээ гэдгийг бол ерөөсөө уншаад хүн ойлгоно. Энэ зам мөр тавьсан жим хүн шиг байхын ухагтгууныг бол номноос нь хараад сурагч, хойч үеийн яруу найрагчид түмэн олон болвол яруу найрагч төрсөглөөд явлаач алдар нэр нь алдаршин манддаг юм үлддэг юм гэдгийг номон сурганаас нь хэдэн зуун жилийн дараа ч хүн уншиж яхахыг байгахгүй ийм сайхан бүтээл төрүүлсэн. Энэ сайхан бүтээлийг олж тэр хувь төргийг энэ өргөн сумаас олж төрсөн ийм сайхан хүний номын авшиг баримтыг задлаад энд зогсож байгаадаа туйлын баяртай байна. Тэгээ та бүгдийг номын цагаан буян ивэж аваг ямагт биднийг уулзуулдаг яруу найраг мандатгай. Хайр тавынхан гигэн дурсгал зориулан гэрэл шүлгүүдийг нь хэн бүхэндээ ээжиллээ.